Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш удирдах ажилтны 2023-аас 2024 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний хурал хамтын оролцоонд суурилсан сургалтын байгууллагын менежментийг хөгжүүлэх сэдвээр 4-р сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. 57 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Монголын багш нарын эрдэм шинжилгээний хурал 21 аймаг нийслэлийн 9 дүүргээс нийтдээ 200 гаруй багш удирдах ажилтан оролцож 59 илтгэлийг хэлэлцүүлсэн тухай бид өмнө мэдээлсэн. За энэ жил ерөнхий боловсролын сургуулийн багш нарын шилдэг илтгэлээр Орхон, Хөвсгөл, Сэлэнг аймгийн багш нарын илтгэл шалгарлаа. За харин сургуулийн өмнөх боловсролын багш нарын шилдэг илтгэлээр Ховд, Увс, Сэлэнг аймгийн багш нарын илтгэл шалгарч байна. Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагыг сургууль дээр үнэлэх өөрийн үнэлгээнийхээ үр дүн асуулгад бид нар дүн шинжилгээ хийсэн. Тэгээ энэ асуулгынхаа доктортой цааш нь авч явах агуулга менежменттэй хадгалаад асуулгаас улаарсан асуудал гарсан энэ асуултуудаа бид нар цаашаа менежмент сайжруулах ажил болгосон судалгааны ажил байгаамаа. Ер нь байгууллага амжилттай ажиллахын гол нөөц нь болохоор хүний нөөц дээрээ анхаарч ажиллах нь маш зүйтэй. Байгууллагынхаа хүмүүсийнхаа соёл дээр анхаарах нь бусад байгууллагаас онцлог тийм хүчтэй соёлыг төлөвшүүлж бусад СӨБ байгууллагаасаа ялгарах гэсэн сэдвээр ер нь байгууллагын соёлыг хамтын оролцоонд тулгуурлан хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг сэдвээр илтгэлээ бичиж оролцсон байгаамаа. Энэ жилийн сэдв оролцоонд тулгуурласан боловсрол сургалтын байгууллагын менежмент гэсэн сэдв байсан. Тэгээ хилцүүлж байгаа илтгэлүүдийг харахаар үнэхээр бүтэн жил гаруй хугацаанд боловсролын салбарын сургуулийнхаа менежментийг дэмжихдээ сургууль дээр ажиллаж байгаа хүн болгоны оролцоо сургуулийн хөгжилд эрхэм юмаа гэдэг зарчмаар бид нар ажилласан. Тэгэхээр бидний энэ ажилласан ажил бас үр дүнд хүрсэн байна. Үүнээс гадна доктортой хөгжлийн боловсролоо төдийгүй сургуулийн менежментийг дэмжсэн олон төсөл хөтөлбөрүүд манай багш нар сургуулиуд дээр хурж ажилласан байна гэдг нь харагдаж байна. Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд дараа жилийн эрдэм шинжилгээний илтгэлийн сэдвийг зарладаг уламжлал ёсоор боловсролын судалгааны үндэсний хүрээлэн ирэх 58 дугаар эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн сэдвийг аль биесээр зарлалаа. Ирэх жилийн сэдв бол юу вэ гэхээр интеграцид суурилсан багшлахуу ба суралцгуу гэсэн сэдв зарлаж байна. Ерөнхий боловсрол сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинжилэл хийгдэж байгаа энэ гараан дээр бид нар юу хамгийн чухал вэ гэхээр хүүхдийн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн үндэс нь интеграц байгаа. Тэгэхээр энэ интеграцийг агуулгын болоод арга зүйн талаас нь яаж хийх вэ гэдэг дээр манай үндэсний шилдэг багш нарын туршлага дуу хоолой бидэрт маш чухал байгаа учраас эрхчлэлийнхаа сэдвийг ингэж зарласан байгаамаа. Тэгээд судлаач багш нартаа маш их баярлалаа. Ирэх жил эргэн уулзъя багш нараа. Эрдмийн ажилд нь амжилт хүсье.